За юу яцхан талсан видео хийлгүү нэлээд удлаа. Яачлаараа хичээлийн шинэ жил эхлээд бас төвхнөх гэдэг асуудал байсан учраас ингэж бодлаа. Шинэ мэдээд болох одоо би мастер студент болсон. Мэдээж хичээлийнхаа зай завсараар видеого үргэлжлүүлэн хийх болно. Гэхдээ одооноос бол видео маань арай илүү бас богино хугацааны давтамжтайгаар видеонууд маань орно гэж найдаж байна. За өмнөх видеон дээр хэдүүлээ консол дээр Hangman тоглоомыг цаг үрчилж үзсэн бол одоо хэдүүлээ программистуудын зайлшгүй мэдэх шаардлагатай data structure гэж байдаг. Тэрэн донд хамгийн энгийн нь одоо linked list. Монголоор бол ерөнхийдөө холбоост чагсаалт гэж орчуулагдаад байгаа. За энийг хэдүүлээ үздэсгэх болно. За энэ миний жилийн өмнө баг бичиж байсан медиум дээр бичиж байсан блог байна. Энэ маань хэрвээ чи C1-ийн хэл мэддэг бол C1-ийн дээр бичигдсэн. Магадгүй эцэстээ би одоо бичсэн кодоо оруулсан байгаа. Ийм хүү. За тэгэхээр linked list-ийг хэдүүлээ Python дээр объект хандлах технологи ашиглаж одоо implementation хийх болно. За тэгэхээр мэдээж энэ дээр энэ нийтлэлийг ч гэсэн би бас одоо яг энэ linked list-ийн кодыг бүрэн бичээгүй. Өнөөдөр видеон дээр ч гэсэн бас бүрэн бичихгүй гэж бодож байна. Та нарт linked list гэж юу байдаг вэ гэдгийг ерөнхийдөө сонирдуулах гэх юм уу, тиймэрхүү байдлаар окей. Схем фонт маань хамаагүй том харагдаж байгаа гэж найдаж байна. Окей. За linked list гэдэг нь ерөнхийдөө бол одоо бидний мэдгээр бол одоо arrayтэй, massiveтэй тун нийцлэх нь. Massive маань memory дээр ямар хөө байдлаар дараалсан цоо байдалтай байдаг бол linked list-ийн хувьд за тийм байх шаардлагагүй. Энд memory дээр байрладаг. Тэгээд янз янзаар холбогддог л доо. Жишээ нь одоо энэ дэр гэхэд эхний элемент нь дараагийн элементийн хаягийг одоо мэдж байгаа жишээ нэ. Одоо энэ C нэмэх програмчлалын хэл ашиглаж байсан болохоор одоо энэ дээр хаяг ашиглаад явсан байна. Хэдүүлээ бол одоохонд Python дээр бол хаяг ашиглахгүй. Дараагийн элемент гэхээ шууд объектыг агуулад явцгаах болно. Тэгэхээр linked list маань нэгэсэндээ одоо хэрвээ чи array буюу massive ашигладаг байх үед ерөнхийдөө одоо C нэмэх Java дээр бол зайлшгүй тухайн array-ийнхаа одоо хэмжээг тавьж өгдөг. Харин linked list-ийн нэг давуу тал нь юу гэхээр ерөнхийдөө энэ хүү тэр элементийн тоо бол хязгааргүй чи нэмж болно, хасч болно. Ерөнхийдөө динамик байдалтай. За тэгээд би мэдээж видеоныхаа доотлолт энэ артиклаа оруулчихна. Хэрвээ чи C нэмэх дээр энийг хэрэгжүүлж үзье гэх юм бол энэ шоуроод
миний бичигдсэн байгаа энэ одоо цааварчилгааг уншаад тэгээд C1 тэр хөгжүүлэх бүрэн боломжтой. За ерөнхийдөө linked list маань ерөнхийдөө янз байдаг. За ерөнхийдөө одоо хамгийн амархнаар одоо энд л баг шиг байна. Linked list байла. Энэ болохоор header point. Header point маань эхний элементийг ерөнхийдөө заадаг гэсэн үг. Эхний элемент нь ерөнхийдөө тухайн эхний үүнд байгаа утга. Тэгээд дараагийн элементийг агуулдаг гэсэн үг. За гэх мэт нийцтэй нь бол яг жишээ тэгээд double linked list гэж байдаг. Нэгээсэндээ юу гэхээр тухайн элемент нь өмнөх элемент болно. Түүний дараагийн элемент хоёр элементийг хоёуланг нь хооронд нь тэр хоёр өмнөх болон дараах элементийг мэддэг гэсэн үг. За тиймээрээ ялгаатай. За ингээд linked list-ийн анхны шатны мэдлэгийг та нарыг ерөнхийдөө авчлаа гэж бодож байна. За тэгэхээр код руугаа шилжицгээе. Код нь бол бас харьцангуй амархан. Хэдүүлээ объект хандлах технологиг ашиглах болно. За тэгэхээр саяны зурган дээр харахад тухайн нэг элемент гэдэг маань ерөнхийдөө тухайн элементийн утга. Тэгээд дараагийн элементийг агуулдаг. Иймэрхүү загварчилттай байдаг. За тэгэхээр хэдүүлээ энийг ашиглацгаая. Алло. Next Python дээр Python keyword дээр next гэдэг keyword байдаг болов. Next баггүй шүү тийм ээ. Окей. За яагаад ийм класс нode гэдэг утгатай класс нэртэй ийм класс байгуулж байгаа гэхээр энэ класс манай одоо листийн нэг элементийг агуулж байгаа тэр объект гэсэн үг. Next-т нь болохоор дараагийн элементийн объект хадгалагдах ёстой гэсэн үг. За тэгэхээр одоо манай үндсэн list гэдэг одоо класс маань энд бичигдэх шаардлагатай болно. So
За тэгээд linked list-тэй цаашаа бас өөр сайжруулалт мэдээж хийж болно. Одоохондоо маш энгийнээр хийцгээе. Нүүмч. Def add гэдэг пункт. Мэдээж утга авна. За тэгэхээр энэ дээр хэдүүлээ нэг нөхцөл шалгая. Хийдвэр нь нон байх юм бол self here equals not одоо энэ if маань ямар үйлдэл хийж байгаа гэхээр манай листийн хийдвэр маань одоо non буюу нэгс донвол ямар дараагийн элемент байхгүй нөхцөлд яах ёстой вэ гэхээр эхний элементийг хийдвэрт оолгох ёстой. За тэгэхээр түүний дараагаас яах вэ гэхээр одоо хийдрээсээ за буцаа 100 руу гарчихцгаая. Одоо энэ хийдрээсээ эхлээд дараагийн элемент руу яваад next-ийн утга нь одоо non буюу нүүл хүртэлгүйгээд тэрэн дээр одоо шинэ утга оруулдаг ийм одоо функц хэдүүлээ бичицгээе. За тэгэхээр while next нунаас ялгаатай за ингээд ерөнхийдөө non биш байх юм бол дараагийн элемент рүү явах байдлаар ингэж while бичиж болно. Ингэсний дараа хамгийн эцэстээ next нь null байх ерөнхийдөө листийн хамгийн сүүлийн элементэн дээр одоо энэ cur гэдэг хойсгоч маань яваад очно гэсэн үг. За тэгэхээр cur-ийн next дээр node болов гэж ингэж одоо шинэ элементийг нэмнэ. За энийг та нараа ойлгож байгаа гэж найдаж байна. За энэ дээр дахиад томруулч. За энэ дээр саяны while маань яаж байгаа вэ гэхээр энэ объектээс эхлээд тухайн объектын next нь null байна уу гэж шалгаад null биш байх юм бол next дотор байгаа объект руу ороод түүний дараагийн одоо тухайн объект руу ороод тэр объектийн next нь одоо null байна уу гэж шалгаад хэрвээ null биш байх юм бол тэн дээр агуулгадж байгаа объект руу хандаад тэр объектийн next нь одоо null байна уу гэх мэтлэн ингээд цаашаа шалгаад явж байгаа гэсэн үг. За тэгэхээр энийг хэвтүүлээ шалгаж үзье. List add нэг хэвтүүлээ энэ дээр бас
Seal гэж. Хэвлэлдэг тийм функц бичицгээ. Нэгсэндээ бас л ижлэх нь хийлрээс эхлээд явна. While коронавирус нул байна уу шалгаад. Хэрвээ нул биш байх юм бол green while-ыг green while гүр тэнцүү green mixed яа тэгээд за ерөнхийдөө linked list маань одоо утга агуулах класс маань юм байна. Linked list маань ерөнхийдөө энд одоо нэмэх болно. Тухайн элемент тухайн листийг бүхэлд нь хэвлэх гэсэн ерөнхийдөө 2 функц бичлээ. За ингээд хэвлэлээ туршиж үзье. За 1 2 3 гэж хэлж байна. За энийг хэдүүлээ. Одоо энэ дээр string байсан явуулна. Энэ бол text test and хамгийн байдлаар листийг хэрэгжүүллээ. За ингээд linked list-ийг хэдүүлээ энэ видеон дээр хэрэгжүүллээ. Мэдээж би linked list-ийн кодыг тэр чигт нь бичихгүй. Та нар одоо эндээс салаад миний энэ бичсэн кодыг ерөнхийдөө ойлгосон бол та нар одоо устгах функцийг өөрсдөө бичээд үзээрэй. Би дараагийн видеон дээр устгах функцийг хэрхэн бичих талаар видео оруулна. Тэр хүртэл та нар устгах функцаа бичээд үзээрэй. Мөн тэгээд энэ видео хэрэгтэй гэж бодож байгаа хүмүүст энэ видеогоо тараагаарай. Дээр нь асуух зүйл байвал комент бичээрэй. Тэгээд өөрийнхөө устгах функцийнхаа кодыг ч гэсэн комент хэсэгт оруулж болно шүү. За ингээд дараагийн видеогоор уулзлаа. Түр баяртай. Гэхдээ уучлаарай. Устгах дээр жоохон шипи өгөхөд хэрвээ чи одоо энэ 15 гэсэн утгатай элементийг устгах гэж байгаа бол 10 гэдэг элементийнхээ next-д 5 гэдэг утга агуулж байгаа энэ объектаа заагаад өгчөд ерөнхийдөө 15 гэдэг элементийг устгачлаа гэсэн үг. За одоо чи энэ дээр харагдаж байна. Энэ одоо бол юу болцоор биш үү? За энэ дээр харагдаж байгаа гэж найдаж байна. За ерөнхийдөө энэ лист маань иймэрхүү байдалтай байлаа. Чи 99 гэсэн утгыг устгая гэж бодож байвал өмнөх элементийн next-д устгах гэж байгаа элементийнхээ next-ийн объектыг харгалзуулаад өгчих. Ингээл ерөнхийдөө
устдах үйлдэл маань ингээд хийгдчихэж байгаа гэсэн үг. За ийм амархан байгаа юм байна. Та нар тэгээд мэдээж сайн программист болъё, их зүйл сурах гэж бодож байгаа бол устдах үйлдэлийг хичээд үзээрэй. Амжилт хүсье. Тэгээд дараагийн видеогоор уулзлаа түр хайртай.